Намсрын банзрагчийн зохиол 40-од оны жавар 12 дугаар хэсэг. Доржин анчтын хэсэг 1500-аад зээр агнаж сүүлчийнхээ зээрийг 10 хэдэн машинд ачаад нийслэл хотод үдэш орж ирлээ. Хотын гэрэл гэгээ яралзан тунц сүртэй сайхан харагдана. Дорж сар шахам хөдөөгийн эрүүл агарт байсан тул хотын зүүн зах руу орж ирэхэд хиншүү хярвас утаа тоос өнөртөн дотор эвгүй өргөв. Хот суурин газрын агаар бохирдож ийм эвгүй өнөр шингэсэн байдгийг байнга оршин суудаг хүмүүс тэр бүр мэдэхгүй учраа ажиг сэжиггүй санаа амар аж төрөн амьдардаг ажээ. Дорж гэртээ ойртох тусам улам яарч байн өндөлзөн хажуугаар өнгөрөх хашаа баашин харсаар явлаа. Хотын төвд орж ирээд зэр атсан машинуудаа бааз руу явуулчихад хашааныхаа өдөнд машинаас буулаа. Хашааны завсраар харвал гэр нь харанхуй байсанд эхнэрээ шүний ээлжтэй байх нь гэж бодохоос урам хугарав. Харин Цэрмагийнх гэрэлтэй байлаа. Хашааны хаалганы төмөр төгжээг харжигнуулан цогтол Цэрмагийн гэрийн үд цэлсхийн гэрэл тусч хүн гарч ирэхээр нүдхэн болж хүлээв. Хөлийн чимээ ойртон ирээд хэмбэ гэх нь Цэрмагийн дуу байв. Дорж түүний ялдам цээлдууг сонсоод бүх биеэр нь халуун илч түүх шиг болж "Би дорж байна" гэвэл хаалганы онц торхын мултарч хаалга цэлсгийн онгойж харанхуй дундаас Цэрмагийн дүрс сөөмөлзөв. Дорж хаалгаар шалавхан орж "За, сайн байна уу" гэж аяархан мэдлээд хүүхний гойлхон уруугаар тэврэн дүүрсэн хэрэг гэж санаад хацарт нь хүүтэн хошуугаан хөргөн үнсвэл зүрх уйраам сайхан өнөр сэнхив. Цэрмаа ийн үнсгэд юм сансан шинжгүй эрхлэнгүй аястай "За тэгээд ядарвуу, таарч хөрвөө. Ханд бит хоёр чамааг үргэлж ярьдаг байлаа" гэд хүнд ирэв. Дорж хариулж амжаагүй байтал Цэрмаа гараас нь хөтлөн "Гата зогсоод юу хийн? Манад орж дулаац. Ханд маань шөнийн ээлжтэй нэг цагт ирнэ" гэлээ. Дорж түүнийг даган гэрт орвол халуун агаар пүнхийж нүр өдөн үлээв. Дорж зуухны баруун талаар гарч нэхэд айлаа тайлв. Цэрмаа нүүр гар угаах бүлээн ус савн авчирч өгөөд хоолунд хийхээр галлав. Дорж гар нүрээ угаачхаад "За, та нар бүгд сайн биз дээ? Аав ээжийн тэнхээ сайн уу? Бат болд унтаад өгчээ" гэвэл Цэрмаа зуухандаа түлээ нэмж "Сайн, бүгд л сайн байгаа. Харин ажил гэж ихтэйхэн их. Ханд маань заримдаа ээлжин сунаад хоёр ээлж давнаж ажилдаг. Илүү цагаар ч ажиллах болсон. Хөл хүндтэй болоод баахан ядрах юм. Манай эмнэлэг яг л дайны үеих шиг хатуу чанга болсон" гэв. "Аргагүй дээ. Манай энд дайн болоогүй ч гэсэн улс ороо маань дайны байдалтай боллоо. Хөдөөгүүрч тэр ажил алба шир өвхөн л байна. Бас цас дахин орж цаг хүндрэх янзтай боллоо" гэж Дорж ярьлаа. Цэрмаа цайныхаа эдэг хийчгээд "Саяхан намын төв хорооны бүгд хуралдаж улс орны бүхий л ажлыг дайны үеийн байдалд зохицуулан өөрчлөх дотоод нөөц бололцоог дээд зэрэгээр ашиглах тухай тогтоол гарсан. Бүгд хурлын шийдвэрийн дагуу албан үйлдвэрийн газрууд дайны үеийн нөхцөл байдлаар ажиллаж эхэлж байна. Хатуу чанга шаардлага тавьж илүү цагаар сууж зав чөлөөч тун ховор хомс болж байна" гэж Цэрмаа сонирхуулан ярьлаа. Цаач боллоо. Дорж сүйтэй халуун цай ууж орой чансан бололтой тарган өхрийн махнаас хөшгөлөн идэв. Сайхан цай ууж дулаан гэрт духлан суугаадаа Доржийн бие нозоорч нойр нь хурж хөвтөд өгмөр болов. "Орой танаа гэрийг галлаж нүүрс хийсэн дулаахан байгаа баха" гэж Цэрмаа хэлэх нь түүний нойр хөрснийг адсан бололтой. "Аа, тийм үү. Яасан сайн хүүхэн" гэж Дорж хэлбэл Цэрмаа үл мэдхэн мишэлзэж "Би хандыгаа шөнийн ээлжтэй өдөр гэрт нь гал түлж дулаан байлгадаг болсон. Хөөхий ядруу биетэй амьтан даарч хөрөөд ирэхэд ятгахтаа гэр нь дулаахан байвал аштай юу" гэлээ. Дорж эндээ Цэрмаагийн халуун өвөрт унтах юмсан гэж хүсвч тийм зүрхч байсангүй. Бас тийм эрхч үгүй гэдгээ мэдэх тул удаан байвал хүүхний ялдан мааш сайхан царай улам татаж зовоох байх гэж санаад дээлээ хам хумхан өмсөд гэртээ орлоо. Гэр орон нь яг л хуучнаараа. Дорж ороо засаад хэвтэв. Төдгөн хүнд нойрт автан таг унтжээ. Сар шахам хөдөө хөрч даарч олигтой унтаж байгаагүй тул
Дулаан зөөлхөн хөнжилд орж ийн унтахад хөнжил дэрнээс нь үнэртэй ус бас хандын ялзамхан үнэр ханхлах шиг болсон билээ. Хасрыг нь хүүтийн имэлэх шиг болохоор арай ихэн сэрж харвал ханд инэв хийлэн дээрээс нь тонгой ширтэж байлаа. Дорж ухсгийн үндийж өөдөөс нь гараа сарван чи ирээ юу? Би бүр таг унтсан байна шүү гэвэл ханд гарыг нь инхрэлэн илээд шүн бүр чамайг ирсэн байдаг болов гэж ажилласаа яран ирдэг байлаа. За тэгээд хэр ядрав да. Би одоохон цай хоол хий гэлээ. Би цэрмагийн хоол идсэн. Харин чи өөрөө гэвэл би яах вэ? Орой хоол идсэн. Цэрмаа маань 100хан дээр данхтаа цай тавьдаг юм. Халуунаараа байна гэд аяг авч цай хийж уулаа. Дорж ихнэрээс нүдээ салгалгүй ширтэв. Гэдсэн нэлээд том болж нуруу сэрээрээ бүдүрчээ. Ханд цагаан уучхад говцаан сольж нүүр гараа угаачхад өвөрт нь оров. Дорж түүний хацарт хацраа нааснаа чи намайг санав гэвэл ханд инээд алдан харин чи сансан уу? Би яах вэ? Ажилдаа улаарад чамайг санах цав баг байлаа шүү. Заримдаа хоёр ээлж дамнан ажиллаад арай хийж ирээд хэвтээд өгдөг. Бас нойр хулжиж чамайг даарч яваа болов би энэ зүгээр байдаг байгаа даа гэж сэтгэл зовж байлаа гэд санаалдав. Дорж түүний булбраа зөөлөн мөрийг илэн бүлээн амьсгалыг нь мэдрэн хэвтэж байх та. Би энэ хүнийг гэж санаж явдаг байтлаа хаяа өөр хүнийг яагаад боддгийм бол? Хүний сэтгэл гэдэг тийм амархан хувирдгийм болов? Би үүнээсээ өөр юу хүсэх юм бэ? Энэ маань надад хамаг хайр сэтгэлэн өгч жаргаж байгаа шүү дээ. Одоо өөр хүнийг хүсэж явдаг нүгэлт бодлоо нэг мөсөн орхи гэд санаад хүүхнээ чанга дэврэн шуналтаа үнсгэд хандын сэтгэл уярж намайг их санжтэй урднэр ингэж сүд болтгүй юмсан. Нэг л хачин дөмбгөр дууцгонтой амтан байдагсан. Надаас уйдаж сэтгэл нь хөрсөн болов уу гэж бодож байсан. Үгүй юм байна. Би бороо бодож байчээ. Үүнийгээ өөрийгөө жинхэнэ хайраар хайрлан халамжлах ёстой. Бидэн хоёр шиг эвтэй жаргалтай хүн цөөн бицээ гэж бодоод түүнийхэн цээж нь толгоогоо нааж надад чамаас өөр юу ч хэрэггүй шүү. Чиний зүрхэнд надаас өөр бодол мөн өөр хүний эзлэх байр байхгүй байгаасаа гэж хүсэх юм байна шүү гэвэл дорж сэрхийн энэ маань миний бодлыг тааварлсан биш байгаа. Нээрэн өөр хүнийг хүсэн мөрөөдөх зай миний зүрхэнд байгаа шүү дээ. Одоо тэр зайг бөглөөд өөрт үүнийхээ халамж хайранд жаргаж явъя гэж бодоод чи юу хэлнэ вэ? Чамаас өөр за тоглосон юм. Зүгээр л тэгж хэлсэн юм шүү дээ. Унтаж амар чамайг ирсэн болохоор би ч гэсэн ганц жаргалаа идэлэн санаа амар унтаж амрыг гэж ханд шивнэн хэлээд чанга тэврэв. Доржиноор төдхөн нисэн одож хулжив. Ханд үнэхээр санаа намарсан янзтай жигдэхэн амьсгалан унтлаа. Дорж түүний өснөөс сэнгэнэх үнэртэй ус төрөлхийн сайхан үнэрийг нь шимтэн үнэрлэж сэрээчгүй хичээн дэрсэн гараач авсангүй удтал хэвтлээ. Би ингээд баахан докторгүй зантай хүү юм уу да. Хар багаасаа үерхэн тоглож наадаж өсөөд хайртай янаг бололцсон анхны хайрын амтыг мэдэрч ханилан суусан аваал гэргийгээс өөр хүнийг хүсэж болох уу? Энэ хүнийг зовоож хэрхэвч болохгүй. Тэгвэл цэрмаг яах вүлээ? Түүний гаргуунд гаргаж базарт хэвтүүлэх гэж юу? Би түүний сэтгэл санааг хориглож дийлнэ гэж юу? Журмын сайн нөхөртөө андгаа тавьж бэлэвсэн эхнэр өнчин үрийг нь асарч хандаж явна гэснээс биш. Өөрийг нь орлож шархалсан зүрхийг нь янгийн халуун хайраар эдгэн гэж андгаалаагүй үсттэй. Тийм ч ёс байхгүй. Хэрв цэрмат хайрын цалм алдвал ёстой нөхрийнхөө ариун дурсгалыг доромжилсан хэрэг болно. Би юунд тийм нүгэлтэй юм бодно гэхээс өөртөө гомдож санаа алдав. Гэлээч цэрмагийн хэлхийн аргагүй хөөрхнүүдээр хайрлаж дурлсан юм шиг ширтгэн
Уйхан налархаа биеийн урсгал зөөлөн аашин даллаад байх шиг. Чийл миний нөхрийг орлож надад хайр халамж жаргал өгөндөө гэд шивнээд байх шиг санагдаад болтгүй. Яа та байц. Ер нь Цэрмаатай нэг дор байх нь сэтгэл дэнсэлгээд байх юм. Холхон байвал яах вэ? Ханд ажилласаа холдоод шөнийн ээлжтэй үедээ хэцүү юм. Үүгээр шалтгаглан эднийхээ салж комбинатын ажилчдын байранд буул яасан юм. Ханд дуртай зөвшөөрөх байх. Цэрмаа юу гэх бол дургоцэд сүйд болчих мэднэ. Үгүй бол дуртай байх юм болов уу? Хэрвээ нүүбэл базарт бүр аятах юм болно үсэ. Яахан зөв бэ? Хинтээ зөвлөх үү? Салхи сүр сар үлээж төмөр утасны мод уйдгартай наргагүй жингэн эсгэрнэ. Эргэн тойрон агжиг намгүм ажээ. Манай энд ийм намгүм тайван байна. Баруун зүгт юу болж байгаа бол германууд Москвагийн дэргэдээ салам зохиулаад ухарч байгаа гэсэн. Зөвлөлтийн цэрэг тэр чигээрээ муусан Германыг элдэн хөөсөр эх орноо булан эзлэгчдээс бүрмөсөн чөлөөлөөд энэ хараалттай дуусна мэдээ. Тэгвэл мөн сайхна. Гэхдээ фашистууд хичнээн зохиуллаач гэсэн Япон халахын голд өдөөсөн дайнаа зогсоож бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан шиг бууж өгөлгүй. Эцсийн хүртэл нүдэлдээд байж мэдх юм шүү. Энэ бол бас айхавтар зут руу орхон. Манай бааз түлээгээ татаж авсан байгаа да. Маргааш ажилдаа ороод хүзүүгээр татсан их ажилд умбан мэдээ. Доржинхөө холоорын бодон хэвтгэд хулцсан нойрон тэр чигээрэн эргэж ирэхгүй нисэн одсон мэт болж хандын намуухан амьсгалахыг чагнан цүндээсэн гидсийг нийлээд унтах санаатай нүдэ айнав. Дорж маргааш нь ажилдаа ирэхэд хамгийн түрүүн базар тосгон уулзаж "За, сайн явбоо. Ол зомог ихтэй ирээ шивдэ. Ажил гэж оволцож байна" гэд зээрэцсэн хэдэн машин өд харлаа. Яах вэ? Өгсөн үүрэг ёсоор 1500 орчим зээр агнаж сүүлчийнх нь ачиж ирлээ гэж дорж хэлв. Базар түүнийг ирсэнд илт баярлаж байгаа бололтой. Бэж ганцаараа их сандарч байлаа. Арис шэр түүхийд төлөө мод татах гээд бөөн ажил. Бас манай базаас 5 тэрэг өнөөдрийн дотор бэлэн болгож зүүн хязгаар руу цэргийн ачаа тавих болсон. Хэдэн тэрэг маань эвдэрч хэмхрээд хэл ам татлан хэцүүхэн л байна. Өнөө залхуу хүмүүс одоо болтол төлөө ойртуулж өгсөнгүй төлөөгээр суухна гэж олон үг боллоо. Яасан бүдүүн зүрхтэй хүмүүс үү? Хэлээд яах вэ? Бэ нэг насаар хүнд итгэж яваад сүрэх тавилантай юм байлгүй. Ноддингийнх шиг юм яасан ч болохгүй гэд байхаар нь итгээд дахин гэрээ хийж улсын мөнгийг тавиад туучихсан нь буруудлаа. 2 хоногийн өмнө явдал болж очиж уулзлаа. Хэдэн хоногоос 20 өхөр тэрэг төлөө авчирна гэсэн. Бас фронтод бэлэг хуралдуулах, улсыг батлан хамгаалах зээллэг, шинээр захиалуулах зэрэг өнөөдрийн дотор амжуулах ажил зөөнтэй байна. Мэд чинь юугаан бэлгэлэх вэ? Хотын албан хаагчид голцоо цалингаараа бэлэглэж байна. Тэр нь ч өгч авахд чулуу юм. Өдөө гэрт байгаа мал сүрэг амлаад хэзээ түүнийг авчирч өгөх. Зарим газрынхан 2-3 сарынхан цалингаар бэлэг барьж байгаа гин. Тийм үү. Манайхан яаж вэ? Өөний өмнө нэг удаа хүмбэр хагас сараас бүтэн сарын цалингаа бэлгэлсэн. Өнөөдрийн хурлаар юу гэж амлахын сонсъё? Өдөртөх бид эхлээд санал гаргасан нь дээр бицтэй. Хоёулаа хэдэн сарын цалингаа бэлгэлэх вэ? Бэлэг нэг удаа авах биш. Эхлээд хоёулаа нэг сарих гэж амлах уу? Харин айхөө. Гар татсан болохгүй байгаа да. Хаанаас та Бэлгийн морины шүдийг татаж үздэггүй гэдэг бидтэй. Чин сэтгэлийнх бол ихч багч адилхан үнэтэй. Тэр чи тийм л дээ. Гэхдээ хүний санал мэдэн шүү дээ. Чи өөрөө мэд хэдэн сарихыг өгсөн чи чиний дур. Бэ зөвхөн санаж бодсноо л хэлсэн юм. Тэр хоёрыг инхүү ярилцаж байтал баазын намын өрөөнд дарга хурч ирээд дорчтой мэдлээд "Хүмүүс улаан болон цуглаж гүйцлээ. Гуруулан орох уу да" гэв. 1942 он хүйтний эрчиг улам чангалан гарлаа.
Уул талыг нэлдэн хучсан цас хоног хоног ор зузаарч хүйтэн туйлд ан хурч зарим өдөр цасан шуурга тавьж байлаа. Цонхонд цан хүүрэг тогтон янз бүрийн хэлбэртэй цэцгэнхээ үүсгэсэн нь чийдэнгийн гэрэлд цайран харагдана. Давчуухан тасалгаанд чихэлтэн сууга олон хүний амнаас гарах уур тэрхүү мөсөн цэцгийг үүсгэх ажээ. Тасалгаанд тийм ч дулаан биш ар нуруунаас хүйт дааж хөлхөрнө. Гадаа цасан шуурга балбаж байгаа бололтой цонхны хавтас тас нясхийн дуугарч салхи хөнгөнөн дүнгэнх нь тодхон дуулдана. Баазын дарга өмнө дэлгсэн олон хуудастай илтгэлээ дуусах болоогүй бололтой дуржигнтал уншин цаас эргүүлэх бөгөөд хаяа хүмүүс рүү нүдний булангаар харна. Хүмүүс даргийнхаа урт илтгэлд залхсан бололтой өвөр хоорондоо шивэр авир хийлцэн дарга руугаа өндөлцөн харна. Зарим нь үүргэлэн тонголзож өмнөө суусан хүнийг мөргөж түүнээсээ цочинсрээд ийш тийшээ харна. Базар дарга жилийнхээ тайлан илтгэлд зөвлөлтийн ард түмнээс Германы фашистуудын эсрэг явуулж байгаа эх орны дайны тухай зөвлөлтийн мэдээлэл товчооны мэд сонин хэвлэлд нийтлэгдсэн дайнд холбогдолтой өгүүлэл хурал зөвлөгөөнд нам засгийн удирдагчдын хэлсэн үг зэргээс иш татан яриад л байв. Хүмүүс тэдгээрийг урдмнан сонсож мэдсэн юм уу унссан болохоор төдийл анхаарахгүй байв. Базар дайны тухай зөндөө яриад баазынхаа ажлын талаар ярьж эхлэхэд хүмүүс харин овоо сэргэж түүний илтгэхийг анхаарн чагнав. Базар хоолойгоо засаж хуралдагчдыг тойруулан харснаа баруун гараа өргөж өмнөх ширээгээ чангахан балбаад "Нөхдөө, манай бааз өнгөрсөн жилийн ачаа тээвэрлэх төлөвлөгөөг биелүүлж чадаагүй гол шалтгаан бол жолооч нарын хариуцлага сахилга батгүйгээс болсон юм. Олон жолооч машин тэргэн эвдэж тээвэрт явахгүй сул зогсож байснаас болжээ. Бид энэ жил тийм байдлыг хэрхэвч давтаж болохгүй. Дайны энэ хүнд бачим үед хүм бүр унтахнаар идэх хоолоо мартан байж зүтгэх ёстой. Гэтэл зарим нөхөд даанч санаа амарлангүй байна шүү. 39 онд халахын голд бүтэн 4 сарын турш дайсны мөндөр адил асгарах суман дор үхэх ам урс цусаа үл хайрлан тулалдаж явах та. Залхуурч хойрогших даргын тушаалыг үл биелүүлэх явдал огтхонч гаргаж байгаагүй. Тэр байлдаанд тасаг цэрэг командлан байлдаж явсан манай орлогч дарга нөхөр дорж сайн мэднэ. Халахын голын дайны баатрууд бид ямар хэцүү бэрхийг үзэж хэрхэн яаж хатуужин тулалдаж явсныг та нөхөд мэдэхгүй байна. Одоо үе бол улс орон дайны үеийн нөхцөл байдалд хамаг юмаа зохицуулан ажиллаж байгаа учраас салан задгаа залхуу хойрог явдалтай дайны үеийн хуулиар тэмцэх ёстой. Миний илтгэх зүйл дуусаж байна. Та нөхөд ажлын доголдол тасалдлыг зад шүүмжлэн илрүүлэх хэрэгтэй гэд базар дарга урт илтгэлээ арайхийн дуусгаж суудалдаан суулаа. Хүмүүс аял нэг санаа намарсан бололтой дор дороо суудлаа хятнуулан хөдөлж эвшээх эвшээж ханиах нь ханиаж зарим нь дүнгэр ярилцав. Базар тэднийг ажиж байснаа. За, асууж лавлах зүйл байвал асуу. Хэн санал шүүмжлэл тавих вэ гэж шаардав. Болох уу дарга гэж араар суусан ахмаг насны жолооч гараа өргөн бослоо. Базар дуугийнх нь толгой дөхөв. Тэр жолооч нөхдөө дараа нь дарга нарыг харснаа. Нэг юм асууя. Манай баазын гараж хүн тогтохын аргагүй хүйтэн байна. Албаны өрөө тасалгаач ялгаагүй. Яагаад түлээ нүүрсээр тасалдаад байдгийм бэ? Гараж хүйтэн болохоор бид машина олигтой зас чадахгүй байна. Энэ тухай даргын илтгэлд огт дурдсангүй гэд суучгав. Түлээний гэрээ хийсэн хүмүүс зохих хугацаанд буулгаж өгөхгүй байна гэж базар дург эцгийн янзтай хариулснаа. За, өөр юуны тухай асуух вэ гэх нь түлээ түлшний талаар дахин буй яриараа гэсэн шинж илт байв. Ноднон өвөл бас түлшээр тасарсан. Гэхдээ тэр хүмүүс яагаад гэрээт үүргээ биелүүлдэггүй юм бэ? Ноднын түлш бэлтгэн гэд гэрээтэй үүргээ тасалсан хүмүүстэй энэ жил яагаад дахин гэрээ хийсэн юм? Гэрээ хийсэн гэдг нь үнэн юм уу да? Нэг ч шаардсан удаа байна уу? Ийм олон машин тэрэгтэй газар түлээгээр сууж байх ч гэжтэй. Гэхдээ ноднон би тэр түлээ бэлдсэн хүмүүсээс нэг удаа мод ачаар очсон юм. Гэхдээ тэгсэн чинь түлээгээ машин байтугай
Хүн хүрхийн аргагүй өндөр уулын оройд бэлдсэн гэд хоосон буцаасан. Улсыг хохирож байгаа эсрэггүй бодлоготой хүмүүс байх. Машин тэрэг эвдэрснээс төлөвлөгөө тасалсан биш. Сэлбэг хэрэгслэл байхгүйгээс болсон юм. Зарим хүний тэрэг бүрэн бүтэн байхад тээвэрт явуулдаггүй шүү дээ. Тэр ямар учиртай юм? Ёрин замбраагүй юм их би шүү. Хүмүүс ийхүү ам аманда асууж байгаа юм уу? Шүүмжилж буйн тэр юм уу? Бөөн шууган боллоо. Базар хөмсөг зангидан чагнад сууснаа босон хараж ширээгээ пад хийтэл алгадан. Чимээгэн айд яасан замбраагүй захиргаагүй нөхдөв. Асууж байгаа юм бол асуухын дүрстэй асуу. Шүүмжлэх юм бол зарчимтай шүүмжил. Нэг нэгээрээ цуваа зөвшөөрөл авч яар гэж зандрав. Хүмүүс шуугалтхан болоход нэг хүн гараа өргөн босоод даргаа түлээний тухай асуусан зүйлд хариулахгүй юм уу гэж хүсв. Базар хоолоо заснаа. Түлээний хувьд үнэхээр тийм байгаа юм. Ноднон гэрээ түргээ дутуу биелүүлсэн болохоор энэ жил түүнийг нь гүйцэлгэх гэж бас нэмж түлээ бэлдүүлэхээр гэрээ хийсэн юм. Бэ хүнд амархан итгэж найддаг болоод муу хүмүүст хэтэрхий итгээд алдлаа. Өөрийн биеэр очиж шаардсан гэж хэлэхдээ базрын яс нь хавталцах мэт болов. Тэр түлээч дээр очиж 3 хоног найрлаж байгаад ирсэн шүү дээ. Тийм болохоор заадуулчин таныг хуурчид өнгөлгүй яах втэ гэж нэг жолооч дооглох мэт хэлв. Базрын нүр халуу өргсөн боловч саяын хүнийг сүрдүүлэх санаатай. Юу гинэ? Чи юу хэлнэ? Эш баримттай яриараа. Хин ч одоо байдлаа дарга нараа гүжирдэж ноцох нь уу гэвэл тэр жолооч ер айсан шинжгүй. Дарга минь өний юм үннээр байхан дээр шүү дээ. Би тантай цуг яваа бицтэй. Тэр түлээ бэлтгэх цоохор хүн таныг дүү хүүгээд арх айргаар дайлаад байгаагүй билүү? Та түлээгээ түргэн буулгах талаар ганц ч үг яриаггүй. Ухаантай ухаангүй байж байгаад ирснээ худлаа гэх нь үү гэлээ. Базар ингэж улаан цам хилүүлсэндээ орох газар олдохгүй болж ганц ч үг хэлсэнгүй доошоо тугдаан суулаа. Тэр цоохор хүн манай даргын хамаатан гэсэн ах дүүс танил талаараа төрөө барьж улсын мөнгө завшиж албан газрыг хохироож байгаа нь ноцтой хэрэг шүү гэж даргаасаа түлээний талаар шалгаагаад байсан жолооч чангахан хэлв. Хүмүүс нэг хэсэгтээ чимээгүй болчихов. Хамгийн түрүү юм асуусан ахимгээр босож за би хэдэн үг хэлье. Манай баазын ажил тааруухан төлөвлөгөө норм нь биелээгүй. Олон тэрэг эвдэрхээ сул зогсох сахилга бат алдах зэрэг дутагдал согог байгаа тухай даргын ээлдэхэд тодорхой гарсан болохоор тэр талаар олныг нуршаад яах вэ? Харин ийм доголдол дутагдал юунаас болж гарч байна вэ гэдэг талаар ярихыг бодож байна. Манай бааз улсын чухал ачаа бараа тээдэг олон машин тэрэгтэй томхон албаны газар. Манай бодоход ажил хэрэг муу байгаагийн шалтгаан нь баазыг удирдах байгаа дарга нарын ажилтай холбоотой гэж бодож байна. Гэхэд базрын царай улсгэж доржийн дотор сэртхийлээ. Ахимгээр хэнэггүй царайлан манай дарга базар бол халахын голын дайны баатар мундаг дайчин эргээсэн. Бэд ямар хамт байлдаж явсан биш. За тэр чи ямар хамаа байх вэ? Нөхөр базар ер нь манай ажлыг удирдах чадахгүй байна. Дадлаг туршлагч байхгүй, муухраар зүтгэж мундаглаж хүн загнахаас өөр юм мэдэхгүй нөхөр байгаа юм. Даргатай хэрэлдээгүй хүм манад байхгүй байх. Бусдын үгийг сонсох дургүй. Юм бүхний ганцаараа шийддэг. Жохом ямар учраас тэрэг техник эвдэрч саатж байна гэдгийн учрыг тунгаалгүй. Тэргэн эвдлээ гэдэл иш мухургүй загнах юм. Бас албаны унаж гадуурх сэлгүүцэн түлээ бэлдэж өгөхөр гэрээ хийсэн тэр цоохор хүн чинь даргын холын хамаатан байгаа юм. Түүнтэй улсын их мөнгө өгч биднийг осгоож алах гэж байна. Бас няравтай хувилдан энгийн хүнд машины сэлбэг хэрэгслэлж худалдсан байна. Базар түүний үгийг тас тайран босон хараач. Чи ёстой эзгүй газар цусгүй алах хүн байна да. Чамайг бодоход амиараа цусаараа эх орноо хамгаалсан гавьяатай хүн шүү. Хэн хэлтэй амтай хүнд ингэж хэлүүлж чадахгүй гэж хашгирлаа. Баазын намын өрөөнд дарга түүнөөд хяламхийн харж гар харан дохоод уурлаж хашгираад яах вэ? Үнэн мөнийг шалган шүү дээ гэв. Өнөө ир
Даргыгаа тийхүү бухимдан уурлахыг тоосон шинжгүй. Бэ намын гишүүн хүн. Хүнийг иш үндэсгүй юмар гүжирдэж гүтгэх нь ёсонд хазгаа гэдгийг мэдэлгүй яах вэ? Миний ярьсныг нягтлан шалгаж үнэн зөвийг нь олохыг хүсэж байна. Бэнвазад 10 гаруй жил болохдоо сайн муу олныг үтсэн. Базар дарга залуу хүн болохоор ширүүн үг дуулж сураагүй эмнэг арддаг байна. Өн хичнээн сайн ч гэсэн хэлхээс нааш санахгүй гэж үг бий. Бэт залуу нөхрөө их орныхоо өмнө гавьяатаа үйлс бүтээсэн дайчин нөхрөө алдаа эндэгдэлд унахаас өмнө алдааг нь хэлж ойлгуулж засаж авах ёстой. Та нярваас 4 дугуй аваад өндөр үнээр хувийн машинтай хүнд худалдсанаа олон түмэнтэй нуулгүй хэлж буруугаан хүлээвэл дээр шүү дээ. Бас танил талда албаны машинаар түлээ нүүрс хоол хош зөөж хөдөө гадаанаас айраг мах авчруулж байдгийг олон хүн мэднэ. Ар хангаа хүртэл хоосон машин давхиулж өвлийн ичээ саяхан авчруулсан шүү дээ гэхэд санслаа. Би ингэж олны өмнө худал үг сонсож гүжирдүүл чадахгүй. Ярьсан бүхнийг чинь шалгуулж үнэн мөнөө олж авна. Энэ хурлыг тараа гэж базар хашгираад гараад явчихв. Дорж Яахав гэсэн янзтай намын өрийн даргад харлаа. Намын өрийн дарга хэсэг зур бодол болж байснаа. За нөхөд минь даргын тухай ярих хэлэх юмтай хүн байвал дараа ярина биз. Баазынхан ажил төрлийн талаар ярилцгуу да гэлээ. Хүмүүс өвөр хоорондоо шивэр авир хэлцснэ дараалан босч ярьж гарлаа. Шөн дунд хэвийжээ. Өдрийнхэн ажилд алжааж ядарсан ханд аль хэдийн унтсан боловч доржийн нойр хөрөхгүй сэрвэлзэн элдвийг бодно. Ойрын хэдэн өдөр түүний ажил төрөлд сүрхий өөрчлөлт гарчээ. Хэд хоногийн өмнө болсон баазын ажилчдын хурлыг базар хаяж гарсны дараа хүмүүс хурлаан үргэлжлүүлэн бараг үүр цайтал хуралдаж олон хүн санаж бодсноо нийн нуугүй ярилцжээ. Түүний маргааш насны эхлээд яамнаас хэдэн хүн шалгалтаар ирж баазын бүхэл ажлыг шалган хүн бүртээ шахам уулзан ярилцаж дахин хурал хийж шалгалтынхаа дүнг танилцуулж сайдын шийдвэрээр базар баазын даргаас халагдан орлогч болж харин доржийг даргаар дэвшүүлэн томилжээ. Дорж баазын даргаыг хийж дийлэхгүй гэж хичнээн учирлавч халахын голын дайчин 2 одонтой намын гишүүн хүн хийх ёстой гэж сайд нь биеэр уулзаж тулгаж тушаасан учраас яаж ч чадаагүй билээ. Энэ айлын ажил сайн ч байсан муу ч байсан надтай холбоотой боллоо. Юуны өмнө эвдэрхий хитэн тэргэн шамдан засаж авъя. Гараашд засварчд ажиллахад хэцүү байна. Налахаас хэдэн машин нүүрс авах боллоо. Маргааш тийш нь машин явуулъя. Аль дөмөн хороод тэргээр нэг цуваа болгон цагаан эрг рүү фронтын бэлгийн ачаа ачуул гэж өнөө орой сайд тушаалаа. Маргааш өглөө явах тэргүүдийг бэлэн болго гэж механикчд хэлсэн юмсан. Тэд юу болж байгаа бол орой сүүлчхийн түлээгээр гараашаа галсан юмсан. Аваа бүлээцэх төлөвтэй байсан. Өнөө шин засвар хийх ёстой. Би ер нь тэндээ хондог байж. Хамтдаа яарад л юм шүү дээ. Энэ маань удахгүй төрөх байх. Ажлаасаа чөлөө аваад гэртээ бай гэхэд үгэнд орохгүй юм. Имч үзээд аянда ажлаас чөлөөлнө гэсэн гээд хөдлөхгүй юм. Ажилдаа яасан махруу хүн бай. Уулаас нэг юм хийн гэвэл дуусгаж байж л салдаг зантай хүн болоод тэр бицээ. Доржийн бодоод санаа амар унтаж байгаа эхнэрийнхэн том гэдсийг аяархан илж удахгүй хүүтэй болж эцэг болох нь. Хөө юу охин айлынч байсан миний үр үндэс шүү дээ. Би үнийгэн төрх ойртод ирэхээр гэр рүүгээ гүйх нэгсэж улсын ажилд наазгай хандах вийтэй. Улсын ажил гээд гэр орон эхнэр хүүхдэд мартаж бас болохгүй. Хөөх юм. Энэ өвл зэгсэн ядарч байна. Дайны хүнд үйгээд дандаа илүү цагаар ажиллаад бүр эцэж сулдсан эрэхт нь ядахта аяг халуун хоолцоотой байх юмсан. Даанч тийм зав бололцоо надад олдохгүй юм. Тамхи тарай гурил бодоо их ховор боллоо.
Энэ ч дайны ур шиг шүү дээ. Энэ дайныг бушуухан дуусгах гэж манай ард түмэн хүсэн хүлээж зүйлээр тусалж байна. Саяхан хуралдсан улсын 25 дугаар баг хурлаас хувьсгалт Монгол гэдэг танкын цуваг Монголын ард түмний хөрөнгөөр бэлтгэж улаан цэрэгт туслана гэсэн шийдвэр гаргасан. Тэр танкын цуваа байгуулах бэлгийн хөрөнгө цуглуулах ажил эд өрнөж байна. Манай баазынхан доод тал нь сарын цалин гар, дээд тал нь 3-4 сарын цалин, бас өдий төдий алт мөнгө, агт мөр бэлэглэх санал гаргасан. Нийтийн дайсныг дарах үйлсэд манай ард түмэн сайн санааны үүднээс оролцож улаан цэрэгт юугаач хайрлахгүй тусалж байна гэж бодохын зэрэгцээ гэнэт базрыг яагаад ч юм боджээ. Ингэхэд мань хүн юу бодож явдаг бол арай надад муу юм санаж байдгийн биш үз. Цэрмаг эргүүлэх ашгүй болсон шиг байна. Ичэд зовоод манайхаар үзэгдэхгүй байгаа юм уу? Энэ чигээрээ цэрмагаас холдож хөөцөлтгөн болсон бол зүгээр л байна. Цэрмагийн уйгыг өдөр хоног өнгөрөх тусам багсаж байх шиг байна. Би цэрмаага хайрлаж хамгаалж байгаа нэнгээд нэг насаар нь хань ижилгүй болгох бийдэ. Сэтгэл санаанд нь тохирсон сайн хань олж их юмсан. Би энэ хүүхний тухай бодсон хэвээр байна да. Энэ чи ёсонд таарахгүй гэдгийг мэдсээр байж сэтгэлээ барьж дийлэхгүй бол яана. Доржийн шин түмэн салаат бодолд автан унтаж чадахгүй наас цааш хөрвөж байхад хажуугийн гэрт цэрмаа бас нойр алдан амьдрал ахуйгаан тунгаан бодож түүнд хариу олохыг эрмэлзэж байлаа. Миний амьдрал хаашаа хазах гэт байна. Ханичлээсээ хагцаад 3 жилийн нүр үзлээ. Нэг насаар ганц би хорвоог барах гэж юу? Энэ тухай мөн ч олон шүн эргцүүлэн бодож нойр алтлаа. Яахан зөв. Хүүгээ эцэг гэж дуутах хүнгүй өсгөхөнтэй. Тэхгүйгээд хойд эцгийн бараа харавлах уу? Ганц би эмхтэй хүн энэ дайнд ажны сүүдэр туссан цагт аж төрөхөд хэцүүх юм. Ханьгүй болохоор оролдох хүн унтахгүй юм. Эмэлгийн хідэн залуу ойртон танилцахыг бодож байна. Базар баазын даргаасаа халагдаад манайхаар шагаахан болчихэ. Их овжин залтай муу хүн гээд доржи муулаад байтагч ортой бололтой. Машины дуу сэлбэх хэрэгслэл энгийн хүнд худалдсан. Дамын 8 хийдэг энтергээд тушаалаасаа буусан байх. Хэрв дорж хориглоогүй бол өдийд түүний ихнэр болчихсон ч байж мэднэ. Ингээд манай дорж шиг сайхан харагдахгүй юм шивтэй. Би түүнийг үеийн сайн нөхөр намайг дүүшигээ хайрлан халамжилж байдаг төрсөн ахаа гэж бодох боловч үгийг нь чагнан баясгалант царайг нь хард суухта нэг л хачин болж байдгийг мэддэг болов. Гатралдаг байхаа. Би чинь үнэн ч хайртай ханыхаа үе зайгүй үерхэж байсан хагцшгүй амт нөхөрт нь арай дурлаж байгаа юм биш үз. Болохгүй их газаргүй. Даа чи энэ маань жоромт сайн хантай хүн шүү дээ. Би хандийнхаа жаргалыг булаач. Түүний зовлонгоор ганц биеийн жаргалыг идэх тийм ухамсаргүй тэнэг хүн бишээ. Ханд маань удахгүй төрхөн. Өр хөвгттэй болохоор энэ хоёр уламж сайхан амьдран өртөө болсны жаргалыг хичээдэлнэ. Энэ намар Монгол улсын их сургууль байгуулагдах болсон. Түүний ангаа ухааны ангид намайг оруулна гэж цэргийн яамны боловсон хүчний дарах шийдвэр өгсөн. Намайг их л харж үзэж байна. Их сургуулийн бэлтгэл ангид элсэх шалгалтаа амжилттай өглөө. Энэ 2 сарын 1-ээс бэлтгэл ангид орсон хүмүүсийн хичээл эхэлнэ. Ингээд их сургуулийн оюутан болж уул сургуульд сурч дийлбэл хэдэн жилийн дараа халахын голын дайны үед хээрийн эмнэлэгт ажиллаж байсан Михаил Угай шиг их хэмж болох юм бицтэй гэж бодхоос нэнч баяртай сайхан санагдав. Гэр нь хөрч хүйт дааж эхлэв. Өөр цайхч дөгсөн бололтой. Хүн болбраа зөөлөн хошуугаа цээжинт нь шигтгээд тунч бүх унтаж байна. Цэрмах үгийнхэн сэвлэг зөөлөн үсийг аяархан илж эвээ минь гэж эцгийн хайр гэж юу байдгийг мэдэхгүй амтан боллоо гэхээс нүдэнд нь нулимс хурлаа. Энэ эмэгтэй мөн ч олон шүн дэрэ норгон гашуудан гунж нойр алтан байдгийг
мэдэх хүн байхгүй. Аяа, хүний зовлон гихч нэгэн биеэр эдэлж амсаж шовтрох уу, үе дамжин үргэлжилэх үү гэмээр санагдана. Хүний зовлон жаргал арсолигдох, жаргал зовлон ээлжлэн байдаг энэ хорвоод цэл залуу наснда анхны хайран өгсөн амар ханаа алдсан бэлвсэн гэргийн зовлон гуниг шиг хүнд бэрхцвэл үгүй бизээ. Зүрхэндээ олсон хагцал өнчрлийн шархан эдгэрэн битүүрх учиргүйч байж мэднэ. Он жил хоног сар хойноосоо хөөцөлдөн өнгөрч улирах цагийн аяс хүний зовлон шаналлыг элэм мүлийлгэж дийлгч удаа бий. Цэрмэ 3 жилийн тэртээ хайрт нөхрийнхөө булшны хөлд сөгдөн энэ би сэтгэлээ зөвхөн чамдаан зориулж энэлэн зовлонго хинтээч хуваалцахгүй гом биеэр хорвоог туулна гэж бодож байсан бэлээ. Ширүүн долгиотой амьдралын хөлгүй тэнгист 3 жил живж хөлгүй хүч мэдэн сэлэхтэй. Ор ганцаар амьдрах гэсэн хүсэл бодол нь олон юмтай зөрчилдөн мөргөлдөж сэтгэл санаа нь сарнин бужигнаж эрх хүний хайр халамж өмг түшгийг аргагүй хүсэх болжээ. Учирсан зовлон нь улирах цагийн ихээр баг багаарч гэсэн хайлан мөлийж хорсоор байна. Гэхдээ өр зүрхэнд нь нэвчингсэн гуниг насан элтэл баларшгүй гүн мөрөө үлдээсэн ажээ. Эрх хүний хайрыг хүсэх нь анхны хайраа өгсөн тэр хүн шигээ өөр хүнийг тэгж хайрлаж дурлах уу? Үгүй бол төр зүрийн шохоорхол бие сэтгэлийн алжаалыг тайлах гэсэн хүсэл үү? Аль нь болохыг сайн мэдэхгүй байлаа. Цэрмэ амьдралынхаа улиран отсон 20 хэдхэн жил анхны хайраа илчлэн эр хүнд үнсүүлсэн дурсгалт сайхан өдөр богинохон хугацаанд жаргал думбуулсан гэр бүлийн амьдрал үртэй болоод баярлах төгших хосолсон өдрүүд зэрэг хязгаарч үл мартагдах амьдралаа аль аз хиймэртэй баяр баясгалантай зүйлийг дахин амсаж идлэлгүй үрт орхин одсон ханиан бодох тусам гол харлан энэлэн шаналсаар байна. Намайг насан турш зовж шаналан явахыг хэрэг тэр минь мэдх юм бол юу гэх бол хүний орчлонгийн чам ясаар надаас хүртэж амжаагүй хайр сэтгэл аз жаргалаа залуу насндаа эдэлж инээн баясаж яваарай. Хүүгээ намайг орлож чадах сайн эцэгтэй болгож элэг бүтэн байлгаарай гэж захих байсан та гэж өөрийнхөө бодол саналаа зөвтгөхийг оролдов. Үүр цай бололтой өрхний завсраар гэгээ туссан байлаа. Цэрмэ гүн бодол давтан ийхүү нэгэн шүнийг барсандаа төдий харамссангүй. Хаяа бүх ил амьдрал ирээдүгээ хүртэл чөлөөтэй бодож зөв бурууг нь үнэлэн цэгнэж байх нь аятайхан санагддаг юм. Нэгэн төглөө болсон хойно орондоо хэвтээд байхыг хүссэнгүй. Хүүгээ хүнчлөөрөө сайн хуучаад шалбархан босож галлаад гарвал дорж их босоогүй байлаа. Хөөрхитөө хөл хүндтэй ядарсан амтан ганц өглөөч болов дулаан хэвтэртэй байж гал үцэг гэж хандыгаан өрөвдөөд тэдний өрхийг татан гэрт орвол хизээний соргог хамт харснаа өндив. Би одоохон галт үлээ чи хэвтэж бай гэд цэрмэ зуухны хажууд хагалж хураасан хуурай модноос зууханд нь зэрэглэн хийж асаав. Дорж түүнийг нүдний булангаар харснаа унтсан хүн болж нүдэ айнав. Ухаантай сүрхий хүүхэн шүү. Намаагч гисэн хан тэгч гисэн жаал амраг гэж бодчихлээ. Би тэгэхэд тоо шиг гэдэстэй ихнэрийн босхийг хүлээж хэвтэж байдаг. Нэг өглөөч болов босож гал түлж гэр орноо дулаацуулбал энэ маань баярлахал байх та гэж бодоод өөрийгөө ухаангүй молгоо тэнэг гэж зэмлэв. 12 дугаар хэсэг төгсөв.